За сайн байцгаана та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. За сайт руугаа хэрхэн яаж нэвтрэх вэ? Мөн өөрийнхөө пассвортыг яаж солих вэ? Яаж гарах вэ гэдэг одоо энэ асуултанд хариулахаар энэ битгэж байна. Тэгэхээр та хэрвээ бидний явуулсан линкээс гадна тийм ээ яаж оруулах вэ гэдэг юм байж байгаа. Тэгэхээр та өөр ямар ч газараас орж исэн бэ? Google Chrome тийм өөрхөн браузер руу ороод оюун банзрагч GetCourse.ru гэсэн энэ сайт руу орох юм байна. Энэ сайт руу ингээд орохоор тань энэ орох гэсэн одоо энэ YC гэсэн хэсэг гарч ирнэ. Тэр энэ хэсэг рүү та өөрийнхөө анх бүртгүүлсэн мэйл хаягаа бичээд за жишээлбэл тийм. За энэ тэгэхээр мэйл энэ биш аа. За ариун бол tceg ариун бол Gmail. За энэ анх бүртгүүлсэн мэйл хаяг тийм ээ. За энэ ч та өөрийнхөө кодыг хийн. За хэрвээ та кодоо мэдэхгүй байгаа ч юм уу, кодоо санахгүй байх юм бол энэ восстановить пароль гэсэн мэн тий. Энэ дээр дараад энэ ч та өөрийнхөө мэйл хаягийг бичээд энд дарангуут таны мэйл хаяг дээр таны кодоо солих зүйл нь гарч ирнэ гэсэн үг байна. Одоо бүгдээр кодоо мэдж байгаа юм чи энэ дээр кодоо хийгээд энэ дарах гэсэн товч руу дараад орно. За тэгээд энэ тренинг гэдэг хэсэг рүү орно тийм ээ. Энэ хэсэг рүү. Тэгэхээр таны энэ сургалтууд харагдана гэсэн үг. Сургалтууд. За энэ сургалт руу орохоор энэ дээр дарахаар за манай бусад сургалтууд харагдаж байгаа тийм ээ. Энийг та бүхэн мэдж байгаа. За ингээд бүгдээрээ нэвтрээд орчино. За энэчнээс та өөр хаанаас ч ямар ч одоо компьютероос орж исэн гэсэн ингээд нэвтрээд ороод өөрийнхөө сургалтуудыг ингээд үзэх боломжтой. За жишээлбэл энэ яаж пассвортаа солих вэ гэж юм тийм ээ. Та энэ хүний зуртайдаа дараад энэ manage parole гэсэн мэн тий энэ дээр дараад ингээд та өөрөө пассвортаа сольж болно гэсэн. За энэ шинэ пассворд гэдэг та пассвортаа яаж хийж болно? Одоо би энэ бичлээ. Дахиад нөгөө пассвортаа давтаж бичлээ. Тэгээд энэ save гэсэн товчон дээр дарангууд таны пассворд өөрчлөгдөн гэсэн. За мөн та өөрөө энэ харагдаад байгаа нэрээ яаж өөрчлөх вэ гэж тийм ээ. Тэгэхээр та энэ дахиад энэ хүн дээрээ дараад энэ профиль гэж юм тийм ээ. За энэ профиль дээрээ дараад за энэ ихтэй нэр ариун бол last name одоо Т гэдэг ч юм уу тийм ингээд та өөрийнхөө нэрээ өөрчилж болно. Энэ дээр та өөрийнхөө зургийг оруулж болно. Ингээ бүгдээрээ анхныхаа видеон дээр үзүүлсэн байж байгаа. За тэгэхээр гарахтаа яаж гарах вэ гэхээр энэ VT гэдэг дээр ингэж дарж гараад тэгээд та өөрөө дахиад буцаад ороод ирэх боломжтой гэсэн. За жишээлбэл та өөр ямарваа нэг ажлын компьютероос ч юм уу орж явах юм бол ингээд гарах дээрээ дараад гарчиж болно гэсэн үг байна. За ямар тач ингээ яаж нэвтрэх вэ, яаж пассвортаа солих вэ гэдэг талаар эхний видео маань дуслаа. Ингээ та бүхэндээ сургалтын сайтаатаа илүү сайн танилцаж ямар нэгэн алдаагүй байгаасаа гэж хүсэж байна. За баяртай.